1640 онд халах Манжид дагаар ороход Манжийн дадлаас зүгтаасан торгууд төмөн нүүдлэн явсаар ижил мөрөнд хүсчээ. Олсын хаан тэдэнд ижил мөрний сав дагуу их хэлстэй газар нутаг зааж Хэрээд аймгаас ихтэй Чингисийн торгон цэргийн үсад ижил мөрний сав газар суучих болсон түүхтэй маа. Гэсэн ч 100 гаруй жилийн дараа их нутгаа сансан торгуудууд 1771 оны өвөл бүгд нүүхээр хилэлцэж тухайн жил адуу малаа хүртэл сувааруулж нэгэн өдөр бүгд нутгийн зөв хөдөлсөн гэж түүхэн тэмдэглэжээ. Ижил мөрний цаана нутаглаж байсан торгуудууд Олсод үлдэж голын наан байсан 180 орчим мянган торгууд иргэн анх нүүдэлсэн ч Алтай нуруунд нутагтаа ирэхэд тэднээс 70 мянган л амьд үлдсэн байжээ. Ижил мөрнөөс Алтай нуруу хүрэх 6000 км газрыг 9 сарын турш туулахдаа тэд Олс болон Киргиз, Казахстаны нутгаар дайрч дайн тулаан хийж ихэнх нь үрэгдсэн энэ нүүдлийг торгуудын Увш хаан удирдах байсан гэдгээ. манханда цагн шуйтай голын хүндидон жимсэн төгөлтэй алтай нүрдэх баян бүрддэ ардолн хотлороо жаргалтай сүлжилсээ зэгстэй голдон бинжинадсан хангайговын хослон сүлжилсээ хатлан тариан халуурмхан найгасаа гэрүүдэн бургасан уянтай торгууд нэрэн Чингисээ Сулбаатай тахугастайгаа дэлхийг туулсан торгон цэргийн уул нутгаа болон
олмын